Hi guys. Цааш нэг мэдлэгтэй тавтан барил. Өнөөдөр хэдүүлээ нэг сонирхолтой гэхдээ бас ер нь ихэнх хүмүүсийн мэддэгч байж магадгүй гэхдээ бас мэддэггүйч байж магадгүй нэг сэдвийн талаар ярих гад бэлдээд хүрээд ирсэн байна. Та бүхэн мэдээж гарчнаас харсанчлан ийм болохоор чи заавал Германд ир гэсэн бичлэг байгаа шүү дээ. За тэгэхээр ер нь бол энд дурдах би ер нь дараагийнхаа пункт одоо тийм энэ поинтуудыг би бол угаасаа Германд ирэх гээд ч юм уу сурахаар ирэх байгаа хүмүүс бас нэг сонсоод үзсэн мэдсэн байхад бас буруудахгүй тийм одоо поинтууд гэж би өөрөө хувьдаа бас бодож जैन. Тэгээд тийм учраас энэ удаагийнхаа дугаараар ингээд цаах хэдүүлээ миний шинэ авсан лаг хасаагаад тэг хэдүүлээ олон юм нуршилгүй шууд ярианд орцгоё. Яа, лаг асуучлаа. За ер нь бол хамгийн ихний бол миний бол авч ирсэн point бол угаасаа ихэнх хүмүүсийн нэгт мэддэгчлэн хоёр талаараа угаас одоо ер нь энэ шалтгаангүйгээр тийм энэ давуу талгүйгээр ер нь бол бас Герман улсыг төсөөлөхөд сурах одоо оюутны өнцгөөс төсөөлөхөд бас хэцүү тийм нэг давуу тал байна. За энэ нь юу вэ гэхлээр Германы их сургуулийн систем бол Монголынхоос арай нэгт өөр. За хоёр талаараа ер нь Германы их сургуулиуд ижил хэмжээний чанартай бөгөөд өн төлбөр харьцангуй багатай гэдэг утгаараа олон хүмүүс танигдсан байдаг. Монгол шигэлтгүй ер нь олон улсад. За энийг тэгээд хэдүүлээ жоохон задлж ярил л да. Ер нь Герман улсын их сургуулийг ер нь Монголын улсын их сургуультай одоо Монголын их сургуулиудтай харьцуулахад арай өөр тий сургуулийн системээр ер нь бусад орнуудаас ч гэсэн өөрөө гэж хэлж байгаа шалтгаан нь Германд бол их сургуульд ороод ирэнгүүт ямар ч тийм сургуулийн систем, сургуулийн одоо тийм тогтсон нэг юм дүрм журм гэсэн зүйл байдаг да одоо хүмүүстүүд дандаа хичээлдээ очиж явах хэрэгтэй, лекцэн дээр очиж явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Эсвэл бол заавч тийм House of Gab буюу гэрийн даалгавартай байх ёстой тэрийг заавч өгж явах ёстой. Эсвэл семинар зэрхээс өмнө семинарынхаа хийх ёстой бие даахлын ажлыг бол өмнө нь хийцэн байх ёстой гэдэг ч юм уу. Нэг тийм сургуулийн систем бол шууд энд бол Герман улсад бол алдагддаг. За тэгээ их сургуулиуд нь болохоор ер нь чөлөөтэй тэгээд ер нь нээлттэй байдлаар явагддаг. За энэнд бол Германд бол ихэнх сургуулиуд нь би гэхдээ бас яг энэс өөр тийм сургуулийн одоо их сургуулийн системтэй их сургууль мэдхгүй юм байна. Гэхдээ би бол өөрийн бодлоор бол ер нь бүгдээрээ гэхдээ ихэнх нь баг 90% нугаас ингэж явдаг гэж бодож байна. За энэ нь яадаг гэхээр тэр сурагч одоо ямар нэгэн оюутан байлаа гэж бодоход хэрвээ чи энэ нэг модуль буюу нэг одоо нэг кредит авъя гэж бодъё л да нэг хичээл авлаа. За хичээлийн дүнг чи яаж гаргах вэ гэхлээр тэр хичээл тэнцэн тэнцээгүй чинь зөвхөн чиний улирлын төгсгөлийн шалгалт шийднэ. За энэ нь улирлын төгсгөл гэж байгаа нь яаж байгаа гэхээр яг нэг семестр яваад хамгийн сүүлд нь мэдээж ингээд төвшин тогтоох шалгалт одоо тэр хичээлийг сурсан байна уу сураагүй байна уу гэсэн шалгалт болно шүү дээ. За энэ болохоор шалгалтаар ч хийж болно, бие даалтаар ч хийж болно. За ганцхан тэрүүгээр ер нь дүнгийг гаргадаг. Одоо Монголын системээс бол шал өөр гэсэн үг. Монголд бол эрц гэж байдаг тийм үү? Эсвэл бол явц гэдэг ч юм уу. Эсвэл бол дундын шалгалтууд гэж байдаг. Жижиг. Тэгээд тэр бүхнийхээ дунджаар хэрвээ дүн мөнгөнд гаргадаг бол энд бол шал өөр системтэй байдаг байх нэ. Би бол энийг бол илүү давуу тал гэж харах дуртай. Яагаад гэвэл тэнд бол хүн өөрийнхөө биеийг даах тий өөрийнхөө хичээлийн үн цэнийг ойлгох одоо ухамсарыг бол хүнд өөртөө нь үүсгэдэг санагддаг. За тэгээд чамд юу нь бол Германд ямар ч тийм unwesentlich гэж хэлдэг. Ямар ч тийм очоод тэр лекцэн дээр байх ёстой гэдэг ч юм. Эсвэл энэ семинар чи суусан байх ёстой гэсэн ямар ч тийм үүрэг гэсэн зүйл байдаггүй. Чи бол очиж сууж болно. Хүмүүсээс юм асууж болно. Үүний дотор очисон ч болно. Гэхдээ чи бас очихгүй байсан ч болно. Чи яг үнэндээ өөр хотод байгаад өөр хотын сургуульд зүгээр очихгүйгээр сургалтыг нь аваад тэгээ шалгалтуудаа өгөөд тэгээ тэмцээнд тэндээсээ бакалавр мастерхаа зэргийг аваад явж болно гэсэн үг. Энэ болохоор нэг талаас юм бол давуу тал гэж би бол харах дуртай. Тэгээд ер нь бол харагдах боломжтой байх. Хоёрт нь болохоор хэдүүлээ сая ижил тэгш боловсролын систем чанартай бөгөөд өн төлбөр харьцангуй багатай гэж хэллээ шүү дээ. За энэ дээр би юу дурдмаар байгаа вэ гэхлээр одоо Америктай харьцуулаад жишээлбэл хэлэхэд Германд бол тийм ранкинг гэсэн системний ойлголт барагтаал байдаггүй. За мэдээж бол энэ бол Германда төдийгүй олон улсад тий дэлхийд бол тэргүүлдэг хэд хэдэн сургуулиудад байгаа. Тэм нэртэй сургуулиуд бол байгаа. Гэхдээ тэднэр нь ямар нэгэн байдлаар одоо тэр сургуулиуд амар мундаг. Тэгээд зарим одоо эсвэл бол бусад сургуулиуд нь ч гэдэг юм уу эсвэл айл нэг хотын сургууль амар муу гэсэн тийм хол ялгаа зааг нэг байгаад байдаггүй. Ер нь бүгдээрээ л ижил тэг хэмжээний мэдээж зарим сургуулиуд нь айл нэг чиглэлээрээ илүү
одоо мэрэгшсэн тэрэн дээрээ илүү их тийм ангиуд өөрсдөө санал болгодог, тэр чиглэлээрээ илүү тийм доктор профессор те одоо судалгаа шинжилгээний хүмүүс арай их түлхүү ажилд авцсан байдаг ч юм уу те профессорудаар тэр сургуульд байдаг гэсэн тийм ялгаа бие биен дээр үүсгэж болдог. Тэрнээс яг тэр сургууль хамгийн сайн, тэр сургууль хамгийн муу гэсэн нэг тийм ойлголт байдаггүй. Ер нь бүгдээрээ ижил тэгш. За тэгээд одоо мэдээж хүмүүсийн хамгийн одоо сонсох дуртай эсвэл бас Германд ирэхийн өрөнд бол ганц шалтгаан болдог зүйл бол үн төлбөргүй гэсэн одоо тийм ангилал байгаа. За гэхдээ би бол бас энэ дээр бол хүмүүс бас хэлмээр байдаг. Хүмүүс яг их сургуулийн Германы их сургууль гэж одоо нөгөө үн төлбөргүй бидтэй гээд хүмүүс ингээд асуугаа тэгээ ингээд нэг юм шаардаад ах семестр баятгаа гэдэг нүгээд энэ нь яг юу юм бэ гэд байдаг байхгүй юу? За тэгэхээр хэвдүүлээ ингээд энэ хоёрыг салгаж ярих хэрэгтэй болно гэсэн. Семестр баятгаа гэдэг бол мэдээж монголоор орчуулбал сургалтын төлбөр, семестрийн төлбөр. За гэхдээ Монголоос ялгаатай нь чи энэ семестрийн төлбөрөөрөө хичээлээ худалдаж авч байгаа биш. Хичээлдээ ямар нэг мөнгө төлж байгаа биш. Чамд бол тэр лекцийг авахд чи тэр семинарт суухад тэр нэг хичээлийг авч дуусах хүртэл чинь чамд бол тэнд төлж байгаа төлбөр гэсэн зүйл яг үндэ байдаггүй. Юун дээрээс төлбөр гонжирдэг вэ гэхлээр семестр баятгааг нь яг юм дундаа агуулгдсан байх хэвээр хөнгөлөлт, урамшуулал тэг үйлчилгээнүүд багтаасан байх хэвээр гэж хуулиараа заасан байдаг. За эднэрээс нь дурдъя гэвэл хамгийн ихэнд бол Deutschland Ticket гэж орж байгаа. За энийг бол Германд байгаа хүмүүс бол бүгдээрээ мэднэ. Мэдгүй хүмүүст хэлэхэд бол Deutschland Ticket гэдэг бол хурдны галт тэргээс бусдаар Герман даяар ямар ч хотод эсвэл ямар ч хот руу нийтийн тээвэр автобус үйлчилгээ одоо тийм галт тэргээс ч орж болно. Тэгээд хот хоорондын автобус заримд нь орон, заримд нь орохгүй. Тэднийг бол үүний төлбөргүй хаач хамаагүй авах одоо тэрүүгээр үйлчлүүлэх боломжтой тийм премиум ер нь бол тикет байдаг. За энийг болохоор хүн зүгээр хуваараа авъя гэвэл сарын 50 одоо 8 евро гээд сая бараг 24 оноос эсвэл 25 оны сая 1 сарын 1-ээс өмнө өсөх шиг болсон. Ийм Deutschland Ticket гэ байдаг. Тэгсэн чинь сурагчдын хувьд болохоор тэр семестр баятгаа ингэ төлж байгаа юмд нь Deutschland Ticket өөрөө шууд автоматар орсон байдаг. За тэгээ семестр баятгаагд өөр юу төлөх ёстой гэхлээр одоо Германаар Studentenwegskosten тэгээ Verwaltungskosten буюу Studentenwegskosten гэхээр сурагчдын зөвлөл гэж бол монголоор орчуулагдах байх. Гэхдээ энэ нь бол яг арай сурагчдын зөвлөлөөс өөр. Энэ болохоор чи сурагчийн одоо оюутны цайны газар цай хоол идэхэд оюутнууд нь арай өөр үн төлдөг байхгүй юу? Оюутан биш хүмүүсээсээ. Тэгээд арай бага түн төлөхөд тэнд бол хөнгөлөлт урамшуул болж очих мөнгөний чиглэлээ төлж байгаа гэсэн. За тэгээд бол номын санд ч өнгөө орно одоо сургуулийн кампус доторх үйлчилгээ одоо бүхэл одоо юу гэдгийг спортын арга хэмжээ гэдэг ч юм уу эсвэл спортын ангиудад бол хүн хуваараа одоо хүсэл сонирхлоор хоббигоор бол ангиуд нийлсэх боломжтой байдаг. Энд тэгээд бас тийм гадаад хэлний ангиуд гэж хүртэл байдаг. Тэднийг болохоор оюутанд болвол одоо тэр нэмэлт тэр хичээлээс яг өөр чинь яг ангиас гадуурх ан биетэн буюу чам санал болгож байгаа ангиудыг өнгөө авч болох тийм эрх болж байгаа. За энд үүний доторх бүх ашиглалтын зардлууд Wi-Fi одоо юу гэдэг чинь нийтийн нойлын газар, нийтийн бизнес үйлчилгээ тэнд ингээл байгаа юмнууд номын санд те эсвэл бол кампус доторх юу байна, ширээ сандал хэрэгцээ гэдэл тэр бүх юмнуудыг ер нь бол энэ зардлаас нь авж байгаа гэсэн үг. За тэгээ Verwaltungskosten гэдэг буюу удирдах зөвлөлийн одоо зардал гэж байгаа. За гих мэдчлэн иймэрхүү зүйлсийг багтаагаад тэгээд мэдээж тэр сургуулиас хамааран дотор нь ингээ орсон ороогүй өөр тийм хөнгөлөлт үйлчилгээ урамшууллын болвол зүйлс байд. За тэгээ семестр баятгааны хэрэг хүмүүс сонирхож байвал Герман улс даяар бол ойролцоогоор 140-с 440 евро тэгээ дээш доошо хилдэлцэлтэй. Тийм. За гэхдээ Баян нь Baden-Württemberg гэсэн хоёр мужаас бусд нь энэ дундчтай орж байгаа шүү. Яагаад би ингэж хэлж байгаа нэ гэхлээр Baden-Württemberg гэдэг нэг бас том муж байдаг Германы. Энэ зургийг харуулъя. За энд нь болохоор ямар ч сургуулиуд нь Non-Europäische Studentenpreis эсвэл тариф гэж байдаг. За энэ тариф нь яагаад байдаг вэ гэхлээр одоо Европ гаралтай биш хүүхдүүдэд сурагч нарт өөр үнэтэй байдаг гэсэн үг. За тэгээд тэр нь болохоор одоо бид нар орж байгаа гэсэн үг. Жишээ нь Монголоос сурагч очиод оюутан очиод тэнд сурья гэвэл семестр баятгаг дээр нэмээд ойролцоогоор 1000-аас 3000 евро нэмж төлөх юм болов.
Тэгээ баярны би яах бас гаргаж байгаа гэхлээр ер нь герман хэлгээ сурж байгаа, сурах гад судалж байгаа хүүхдүүд бол бүгдээрээ ер нь TUM гэд сонсч ирсэн байх. Энэ нь болохоор Technische Universität München гэж байдаг. За энэ сургууль нь болохоор бас Non-Europäische Studentenpreis гэж арай өөр үнэтэй байдаг. За тэгээд ер нь бол энэ хоёр нийлээд ер нь бол ойролцоогоор чамд 600-аас 3000 евроны хооронд нэмэлт өртөг болж орж ирэх боломжтой. Тийм болохоор та бүхэн сургуулаа сайн судлаарай. За би хоёрт нь болохоор сая хэдүүлээ хайлт дурдаад өнгөрсөн Deutschland гэдэг тийм. Энтэй бас нэг холбоотой байгаа. За мэдээж бол энийг ярил бол Германд байдаг ч юм уу тийм Герман байж үзэн хүмүүс бол тэр чинь нэг тийм сайн тал биш штэ гэж бас ярих одоо point гарч иж магадгүй. Энэ нь юу вэ гэхээр би бол хот хоорондын тээврийн хэрэгсэл гэдэг ч юм уу эсвэл хот хооронд ингээд холбогдсон байдлаар би бол гермоос ялцчгүй сайн гэж би бол хэлнэ. За тэгээ энэ нь болохоор хот хоорондоо ч гэлтгүү ер нь бол бүр улс хоорондоо хүртэл ер нь бол сайн холбогдсон байдаг. Чи бол энэ герман ч мэдээж ингээд Европын төв хэсэгт байдаг. Энэ нь бас нэг томоос том давуу тал. Ямар ч тээврийн хэрэгсэл газраарч бай, агаараарч бай. Ер нь бол хүмүүс бол өөр бусад одоо Итали, Франц гэх мэтчлэн өөр Европын улсуудаар бол аялж зугаалахад бол маш амар байдаг. За тэгээд энэ одоо ингээ хот хооронд, улс хооронд ингээ холбогдсон байдлаараа би бол Герман улсыг бол сайн тэрийг нь болохоор нэг даваа тал нь гэж бол хэлнэ. За мэдээж энийг таагаад бол бас юм асуудалтай зүйлс байдаг. Яг Германд амьдарч байгаа хүмүүс бол мэдэх байх. За энэ нь болохоор тэгээд Deutsche Bahn гэсэн одоо тээврийн хэрэгсэл гэх юм уу галт тэрэгний байгууллага байдаг. За энийг болохоор хэдүүлээ гэхдээ дараа нь өөр бичлэгэн дээр тусдаа ярих болно. За миний болохоор 3 дахь пункт болвол Герман улсад нийгмийн баталгаа би бол харьцангуй өндөр гэж би бол өөрөө боддог. Тэгээ бусад улс орнуудтай харьцуулахад ч гэсэн зөвхөн Германд байдаг ч юм уу эсвэл олон улсад байдаггүй, олон улс оронд байдаггүй зүйлс Германд бас байдаг. За энд нь болохоор би хамгийн түрүүнд нийгмийн даатгал болон хөдөлмөрийн үнсний доод хэмжээ гэсэн хоёр зүйлийг хэлмээр байгаа. За Герман улсад бол одоогоор хуулиараа Mindestlohn гэсэн зүйл байдаг. 2025 оны 1 сарын 1-ээс хойш хөдөлмөрийн үнсний доод хэмжээ нь 12 евро 98 цент, ungefähr 13 еврог бол чи авах ёстой гэсэн хуулиараа заагдсан байдаг. За хэрвээ хэнийг үзээд чи цаг 13 еврогоос багаар авдаг бол чиний ажил олгогч чинь чиний эрхийг зөрчөөд хууль зөрчсөн үйлдэл хийж шүү. Тийм болохоор чи хандах газарт нь хандаарай. За Германд болохоор тийм юм байдаг. Тэрийг би бол үнэхээр сайн давуу тал гэж боддог. За тэгээд энэ Германд болохоор юу нэг зүйлсийг бол уян хатнаар бол одоо гадаадын иргэдэд эсвэл сурагчид оюутнуудад уян хатнаар шийдсэн зүйлс бас харцангуй их байдаг надад санагддаг. За би тэгээд бас нийгмийн даатгал гэж сая авчирсан тийм ээ. За нийгмийн даатгалт нь би болохоор юуг нь сайн хэлмээр байгаа вэ гэхлээр Германд мэдээж ингээд хэрвээ та нийгмийн даатгал гэдэг чи одоо тэтгэврийнхаа тэтгэврт гарсныхаа дараа авмаар байгаа тэр тэтгэвртээ төлж байгаа одооний мөнгө шүү дээ ерөнхийдөө бол. За тэгсэн чинь та хэрвээ Германд насаараа байхааргүй тэтгэврт гартлаа болохоор байгаагааргүй гэхдээ одоо ажиллахад нийгмийн даатгал төлөөд байдаг. Энэ нь үед яах ёстой вэ? За тэгвэл та ер нь тэтгэвртээ гараад энэ улсад насаараа байхгүй гэдэг ч юм уу одоо энэ улсад нийтмээ одоо дахиж бол байхгүй гэдгээ батлаад баримт бичгээ бүрдүүлж өгвөл улсаас нийгмийн даатгалт чинь буцаан олголт хийж өгч болдог байх нэ. За энэ нь бас татвар дээр адилхан явагддаг. За Германд болохоор Steuerklagen гэж зүйл байдаг. Энэ нь татварын яамд мэдэгдээд би ийм татварын жил төлсөн гэж жилийн эцэст тийм ээ. Та бүхэн ингээд татвараа ингээд төлсөн баримтаа үзүүлээд тэгээд тэр татварынхаа оюутнууд бол бүх хувийг бүгдийг нь бол буцааж авдаг. Тэгээд яг ажил дээр гарсан хүмүүс яаж авдгийг сайн мэдэхгүй байна. Гэтэ бол тийм мөнгө буцааж авдаг болдог шүү. За тэгээд татварын одоо Steuerklagenгаар та бүхэн илүү их зүйл асуумаар байвал доор миний Facebook хаяг эсвэл Instagram хаяг маань байгаа. Та бүхэн тэгээд настай хуваар бас чат холбогдоод өөрсдийн гэсэн одоо тулгараад байгаа асуудал бэрхшээлүүдтэй хариулт авч болно шүү. За тийм байна. За тэгээ би бол энэ нийгмийн баталгаанд бас дахиад нэг юм оруулмаар байгаа. Энэ бол эрүүл мэндийн даатгал. За эрүүл мэндийн даатгалыг бол Герман иргэд бичиг баримт бүрдүүлжсэн эсвэл ирсэн байгаа. За эсвэл бол ирж байсан хүмүүс бол бүгдээрээ мэдэх байх. Германд бол эрүүл мэндийн даатгал гэдэг бол маш том үүрэгэр бол эзэлдэг.
За энэ нь яадаг вэ гэхээр Герман улсад нэг эрүүл мэндийн даатгал хүүхэн гэж байдаггүй. За эрүүл мэндийн даатгалд бол хүн болон хамрагдсан байх ёстой байдаг бол одоо ёс журмаараа эрүүл мэндийн даатгал нь болохоор хувийн болон улсын даатгал гэж хоёр хуваагддаг. За энэ нь болохоор үйлчилгээ тарифаараа ялгаатай болоод явдаг байгаа. За тэгээд эрүүл мэндийн даатгалтай байна гэдэг нь хэрэгэд дагаад эмнэлгийн салбар сайн хөгжсөн байдаг. Бол Герман улсад эрүүл мэндийн салбар гэдэг бол маш сайн хөгжсөн, маш сайн эмч нартай. Тэгээд эм нийлүүлэлтийн хувьд ч гэсэн эм бүтээгдэхүүний хувьд ч гэсэн маш сайн өндөр чанартай гэдгийг бас надаар хэлүүлэх хүмүүс сайн мэдэх байхаа. За тэгээд миний бол дараагийн дурдмаар байгаа зүйл бол энд бол байгаль гэсэн зүйл бол байна. Би бол Германы мэдээж бол яг амар хамгийн гоё байгальтай одоо улсын нэг гэж юм уу те хамгийн гоё байгальтай номер 1 улс гэж бол мэдээж хэлэхгүй. Гэтэ улс болгон өөрсдийн гэсэн байгалийн үзэсгэлэнт газрууд, байгалийн сайхан сонин содон зүйлс гэсэн зүйлс байдаг. Мэдээж тэрүүгээрээ Герман ч гэсэн өөртөө агуулгаастай гоо үзмжтэй. За миний хувьд болохоор дараагийн хэлмээр байгаа зүйл юу вэ гэхлээр Герман улсад зөвхөн том хотуудаас гадна дунд болон жижиг хэмжээний маш олон хотууд байдаг. За энэ нь яагаад давуу тал болж чадчихвэ гэхлээр за Герман улсад бол аль ч хотод амьдарсан мэдээж ер нь бол газраасаа болоод өөр байх болно. За гэхдээ ер нь бол бүх хотууд нь ижил тэгж нийгмийн үйлчилгээ, нийгмийн одоо хүмүүстэй хүрэх байдал, эсвэл бол анхан шатны хэрэгцээний зүйлсийн хангамж гэх мэт зэрэг зүйлсээр бол бүх хотууд ер нь бол ижил тийш байдаг. За тэгээд ер нь бол дунд жижиг хэмжээний хотууд ихтэй байна гэдэг нь хүн ам ч гэсэн нэг газар бол бүгдээрээ төлөвшсөн. Тэр газартаа одоо юу гэдгийг маш олон стресстэй гэдэг юм уу эсвэл төгжрөл ихтэй эсвэл юу гэдгийг хүн амын одоо нэгтршил ихтэй байна гэсэн бас зүйл харах харьцангуй гайгүй байдаг. За мэдээж нэг томоохон хідэн хотууд одоо хүн амын төвлөрөл ихтэй хотууд бол байгаа. Гэтэ тэрийг дагаад ч гэсэн тэр хот нь өөрөө том байдаг. Газар нутгийн хэмжээнд шүү дээ. Тийм болохоор би бол энийг өөрөө хувьдаа бол Герман улсын бас хүмүүс авч үзэх ёстой нэг давуу тал гэж бол боддог. Яг нэг газар төвлөрөөгүй яг юм даяарчлагдсан улс даяар юм хуваагдсан байдал нь бол үнээр хүмүүст бол маш олон амьдрах хотуудын сонголтыг өгч байдаг. Тэрийг дагаад ч гэсэн хүмүүсийн одоо нэг хотод амьдраад тэндээ сэтгэл хангалуун байх одоо сэтгэл ханамжийн баталгаа ч гэсэн арай өндөр байж чаддгийн болов уу гэж бодож байна. Тийм болохоор та бүхэнд одоо Германд ирвэл маш юм олон хотын одоо олон төрлийн сонголтууд байдаг. Та хэрвээ арай жижигхэн газар, нам үгүй, аюулгүй, тэ амар тайван амьдраа гэвэл маш олон жижигхэн дунд хэмжээний хотууд байдаг. Гэтэл чи харин илүү том хотод хөдөлгөөн, тэ одоо хүмүүсийн дуу шугам ихтэй ч гэдэм юм эсвэл завгүй их хотын хөдөлгөөнтэй амьдрья гэвэл бас тэрийг дагаад маш олон өөр төрлийн хотууд бас том хотууд байдаг. За би бас энийгээ ингээд энэ шалтгаанд одоо энэ давуу талтайгаа нийлцүүлээд нэг өөр юм хэлмээр санагддаг. Германд бол бүх хотууд нь миний хувьд өөрсдийн гэсэн эстетик буюу гоо үзмжтэй санагддаг. Хэдий одоо муухай гэдэг ч юм уу хүн одоо нэг очиод амьдрдггүй газар хүртэл надад бол тэндээс нэг эстетик буюу гоо үзмж харагддаг санагддаг. За нэг ийм хідэн шалтгаан одоо юу гэдгийг давуу талууд гэдэг ч юм уу те энэ нэрлэхээр би өнөөдөр ирсэн байна. Та бүхэн тэгээд энэ нэг бичлэгийг сонсоод дахиад нэг Герман улсын талаар бодоод нэг үзээрэй. Одоо Герман улс танд ийм давуу талыг амлаж чаднаа гэвэл танд юу гэж бодож байна? Германд нэг ирээд сурчхаар юм шиг байна уу? Ирээд амьдарч болохоор юм шиг байна уу? Тэгээд та бүхэн бас санал сэтгэлээ доор комент хэсэгт харамгүй үлдээгээрэй. Тэгээд та бүхэндээ сайхан өглөө орой өдрийн сайхан өнгөрүүлээрэй гэсэн мэндийг дэвшүүлж байна. Тэгээд та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээрээ ямар сэдвээр уулзах вэ? Түр баяртай. Дараагийн сэдвэр гихтэй хэдүүлээ ийм болохоор Германд яагаад ч битгий гэсэн бичлэг байх болно шүү. Stay tuned.